Захаа иржээ. Энэ өдөр хичээлээсээ хоцорнолог нь Какеруг гişin сурагч шилжиж ирээд хажууд нь суунал гин. Итгэхэд хэцүү байгаад гэхдээ нэрээ л удалгүй Какеруг их шилжиж ирээд хажууд нь суулаа шүү. Хичээлийн дараа наахаа найзуудтайгаа талах тэгэхээр шийдэж өнөө шилжиж ирсэн Какеруг дагуулад явчихдаг. Түүний найзуудыг Сува, Шарка, нүдний шилд, Чол ямар нэгэн болох вэ гэж айж байсан ч юу ч болсонгүй. Замдаа тэд инээлдэж татансаад нар чаргах үед л гэртээ харьцаа. Наахагийн санаа амарлаа. Тэр дан тулж түүний баг ялсан юм. Харин наахаг тоглосоор харагцвар Какеру гарч ирээд хөлийг нэмжилж өгдөг. Нэрэл энэ үед наахаг Какеруд сайн болжээ. Какеру маань хөл бөмбөг тоглох их дуртай харагдсан мөртлөө ягаад ч юм тоглохгүй байсан. Тиймээс наахаа түнд тогломоор байвал эргэлзэхгүй зүгээр л хийгээрэй гэж хэлдэг. Какеруч тэгнэ. Дараа жил тэмцээнд оролцож Сувагаас ч илүү тоглоно гэд инээсэн юм. Цахиан дээр дурдсан зүйл бүгд үнэн байлаа. Ямар ч тач ирээдүйн наахагаас ирсэн цахиан дээр наахаа чамайг маш их аз жаргал баяр баясгал хүлээж байгаа. Тэр аз жаргалаа ухамсарлаж битгий алдаарай. Би чамайг энэ харуулслыг үлдсэн амьдралынхаа турш тээж яваасаа гэж хүсэхгүй байна. Харамсалтай нь 10 жилийн дараа Какеру бидэнтэй хамт байхгүй. Өөрт чухал зүйлээ бүх алд Какеруг сайн харж хандаарай гэж бичсэн байлаа. Өнөөдөр та нарт нөхөрлөл, хараасал, хайрыг хөндөж, хорон мөч бүрээ нандих нохстойг ухааруулсан Orange гэх анимыг ярьж өгье. Jin Ramen бидний дуртай Jin Ramen савлгаагаа шинжилж glow up хийжээ. Гэхдээ илүү шинэлэг, илүү сонирхолтой савлгаатай Jin Ramen-ийн маань амт нь яг л бидний дуртай тэр хэвэндээ байгаа. Зөө бөндө Jin Ramen айдад үргэлжлүүлье. Jin Ramen 신부 탄삼. Харин энэ бол наахагийн найзан бүлэгт байдаг Сува гэх хүү. Тэр байнгын инээж явдаг хөл бөмбөгтэй их сайн. Бас од. Харин хичээлийн дараа Сува Какеруг дагуулад хөл бөмбөгийн бэлтгэл рүү явна гişүү. Үнэндээ энэ Какеруч нь хөл бөмбөгтэй их сайн юм байна. Яагаад хөл бөмбөгийн клуб тарахгүй гэдэг юм бүү мэд. Сува түүнийг 10 минут гуйж гушиж байж л төр зөөрийн гишүүн болгож чадлаа. Нэрээ наахаа маань өдрийн холоо өөрөө хийж ирд юм байна л да. Гэтэл Какеру мундаг юм аа. Надаа бас хийгээд ирээч. За тоглосон гэд хэлждэг. Уг нь наахаа хоол хийхийг их хүссэн ч тоглож байхад нь аваад ирвэл тэнэг гэж бодоод болохоор шийднэ. Гэхдээ түүний ирээдүгээс ирсэн цахиан дээр би Какеруд хоол хийж өгөөгүй дээ харамсдаг. Түүнд заавал хийж өгөөрэй гэж бичсэн байлаа. Ийхүү наахаа маань басаад оройжонгоо хоол хийсэн байдаг юм. Маргааш болж Какеруд хоол өгөх цаг боллоо. Данч наахаа очиж санараад чадсангүй. Харин хичээлийн дараа Какеру наахагийн цүнхийг барьж цүнх чинь яасан том байх юм. Би барьчих гэд өргөдөө. Данч наахаа хийсэн хоолоо мэдэгдүүлэхгүй тулд ичиж Какеруг түлхээд эвгүй байдалд орж байгаа. Уг нь ингээд явчих болох байсан ч наахаа захин дээрх бичгийг бодсоор тийхүү зөргөө чангалхан Какеругээс уучлалтгүй тал Какеру цогтой харьяа гэж шүү. Сува харин айгүй хөрхөн шууд шавар хаахгүйгээд ганцаар яваад өглөө.